Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Зямбусан заваа амтд юу айцхан та? Өнөөдөр хэдүүлээ 2025 онд нээлттэй хийсэн алдарт Jurassic Park franchise-ийн ээлжид цуврал өдгөөгөөс 60 орчим сая жилийн тэртээ дэлхийг ноёрхож байсан үлэмж биет гөрвлүүдийн өнөө цагт хэрхэн аж төржмөө талаар өгүүлэх Jurassic World Rebirth киног ярьж өгөх гэж байна. Кино ямар ч болсон бай хамаагүй Hollywood-ийн жимснүүдийн нэг Scarlett Johansson тоглосон юм чи ер нь та нар үзэхгүй гэж яах вэ мó садрантад. Хой. Тэ. Чи талж байгаад хараад байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж Яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Мануст тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Дуучин Баяр Цэмэлийн тоглолт 9-р сарын 6-нд Төв Цэмгэлдэх хүрээлэнд тасалбарыг Box Office сегмэнээс Гайхамшигтай сайхан байгаль болон орчин үеийн өндөр техник технологийн хонсол бүхий Айлсен Хьюберт арал дээр нислэг тэрэг газардаж буугаар кино маань эхэлнэ. Цэргийн баз юм уу гэтэл мэдээж үгүй. 60 сая жилийн тэртээ манай гаргийн эзэд байсан тэрхүү үлэмж биет гөрвлүүдийг судалдаг. Бүр цаашлаад мутацд оруулж 2 толгой, 3 боов, 4 мем гэд нэг баах юмтай шин төрөл үүсгдэг лаборатори байх нь тэр. Эндхийн нэг ажилтан бодвол их л ухаантай эрдэмтэн байлгүй дээ. Гэхдээ манайсаа доор Orcus идэж байсан Snickers-ийн хогийг шууд хаяа шаач. Нөгөө хайсан хогд амар сүнслэг яг л Final Destination киног санагдуулам дагаад хаалгаар нь дэгдээд ороо шаачин заяа. Тэгснэ хаалганыхын завсраар сорогдож ороод хаалга нь хаагдлгүй гацж орхино. Мэдээж энэ бүтэн компьютерчсан лабораторийн компьютерт мэдээлэл нь ирэлгүй яах вэ? Системд нь алдаа гарч хамаг юм ажиллахаа байчгүй яав судалгаа хийн шинээр гаргаж ирж байсан D-Rex гэдэг нэртэй T-Rex-ийн бодож хөөхөд динозавр нь сулраад байхгүй. Тэрүүгээр нэг буудалцсан. Шууд төгшөр зарлан хамаг хаалгууд нь автоматар хаагдаж эхлэн даруй тэр газраас дутаах гэтэл нөгөө орк эрдэмтэд төвчигдээд. За юу. Манийг гаргаарай. 3 2 1 нэгэрэ гэж шатал байхгүй шүү дээ. Ард нь эрхэмсэг 80 T-Rex 2 ч гэсэн өдрийн цогныхоо болцыг нь хараа зогсож байлгүй байх. Тэгснэ бүр T-Rex-ийг бодвол гартаа болсон заяа. Шууд тэр гараараа шүүрч аваа цааш харилаад өгнө. Улаанбаатар руу адил төгжирч хүмүүсийн тэндгүү тэрч бохимдож буугаар ээлжид сцен эхлэх болно. Яав юу болов гэтэл хойд Америк төвд үлдсэн цоргон цавраг үед динозавр бөгөөд чавс нас дээр гараа төгшөө хоньны насгүй болоод өнөг залгачсан асруулж байсан байрнаасаа оргож байгаа нь ингээд пүхэл бүтэн дүүргээр нь замын дүүжрэл үүсгэй гэсэн байгаа. Хүндрэлтэн энэдээс бөөр залгацсан гэсэн. Аль хэдэн жилийн өмнө бүгдийн зайлуулсан гэсэн хаав энэ төр гэсэн. Шиврэвэр ярианууд төгжрөнд бохимдож бүх хүмүүсээс сонсогдно. Тэр ихстэнийг машиндаа эргэн суугаад хөдлөх гэтэл нэг эмэгч улгаш нохоо шиг машинд нь орж ирээ суудсан. Чамайг дагах тийм хэцүү биш юм энэ гээс хаа. Ажил хэргийн шугамаар өөр газар уулзалт тавуулсан байсан ч мань хөхөн сталкердж яваад инхүү машинд нь ороод ирсэн хэрэг л дээ. За цаашд энэр тэрэм гэхэ болий. Энийг нь Мартин Кребс гэх бөгөөд Parker Genix гэх эмийн компанид ажилладаг шинэ төрлийн эм гаргаа авахар төсөл эхлүүлээд буй. Харин машинд нь сууж замд өгч буй эмэгтэй бол Zora Bennett гэх элдв нууц ажиллагааг өндөр төлбөртэйгээр хийдэг гэдгээр алдарсан нэг юм. За тэгээд манай хоёр гол яриандаа орж чамаар нэг юм олуулах хэрэг байна. Чи чинь төгсөрсөн гэв үстэй энэ гэл. Zora би чадахгүй сүүлийн ажиллагааны үеэр дотны андыгаа алдаа ямарч дуусаагүй байгаа төхөлж өсөнд баярлаа гэд. Машинаас буутал Мартин ч угаасаа хүн амьтан паналдаа сурцсан гараа араас нь тэгдэж очил. Хуршээ хонгороо. Энд чинь дэлхийн хүн амын сайн сайхны төлөө шүү дээ. Манай гариг дээр 5 хүн тутмын нэгэн зүрхний өвчлөөр дээшин дэвшиж байна гэсэн судалгаа гаргасан. Чамд тэдэнд нэмж 20 нас бэлгэлэх боломж байна гэхэд. Өхөн хүн амьсны байдлыг чалгуу гэд бүр халгаадгүй шүү. Тэгсэн Мартин эр хүний 13 мэхний сүлийнхээ ашиглан бидэнд маш их хэмжээний мөнгө бий.
Чамд бол харамгүй засч болно шүү. Гэсэн чинь мань Зорогийн нөгөө Эмор центр замхраа одож мөнгөний өмнөр шууд хамрыг нь зоригуулсан сэрлэг гэж ирдэнэ. Мартин шууд $10 сая санал болгон дахин эрсдэлтэй ажил хийх шаардлагагүй. Энэ ажлыг хийгээл тэтгэвртэй гарчих юм ядгаш дөнгөх бөгөөд энэ даалгаврын хамгийн бэрхшээлтэй зүйл нь дэлхийн бүх орны засгийн газрын хоригдсан экватор орчмын киноны эхэнд нэг оркестагаас бол сүрдэг лаборатори байрлаж байсан арлууд руу очих байдаг. За тэгээд мэдээж өнөөхөө баявыг супер эмэгтэй чиглэлээ бас ганцаараа давхиж очиод энэ даалгаврыг гүйцэтгэж чадахгүйгээс хойш хэдэн хамтрагчид нэм цоглуулан мөрөөдлийн багийг бүрдүүлэхээр болж ээлжид багийн гишүүнээр доктор Лумис гих үлэг гүрвлэр бүрэн мэргэсэн. Динозавруудыг бол үнэрлээд сонсоод ямар төрлөө гэдгийг мэддэг. Jurassic Park киноны эхний ангиудын гол дүр Алан Грантийн гарын шав хагас хүн хагас динозавр гэж хэлж болох үйц. Нэг багтаа илсүүлэхээр нягтлах тусам нь ятгаж гарна да. Доктор Лумис Мартини Паркер Женикс гэх компанид одоо энэ яригдаад байгаа эмийн талаарх судалгаа хийж өгөн зөвлөхийн үүрэгтээ оролцож буй бөгөөд энэмийг гарган авахын тулд газрын, усны, агаар ингээд 3 төрлийн хамгийн том амьд үлэг гөрвлийн цус эдийн дээжийг ашиглах шаардлагатай болж таардаг. Мартин Чарльтай хөдлөхгүй бол өрсөлдөгч компаниуд бас байгааг сануулж маргааш үүрээр эрдэхэн газар төгсгöy гэтэл доктор Лумис би зөвлөгөө өгнө гэж бодсон. Та нарын яриад байгаа зүйл чи хууль бус шүү энэ гэж хэлэхэд Мартин ч паналдах скилээ ашиглан гүч ингэхэд яг онгон байгальтай динозавр харж байсан юм уу? Хэрвээ үгүй бол паркт л энэ амьтдыг хардаг бусдаас нэх ялгагдаад байх юм алгаа гэж сэтгэлийн утсыг нь хөндлөн зөвшөөрүүлснээр Крүү ямар тааж гуруулаа болж ховын онгоц хөлөглөн Суринам руу дахин хэд хэдэн хүн багтаа нэмж холхин дээр нь цэцэг ургуулахаар хөдлөн. Тэнд Зорогийн хуучны танил тэр авийнхаа холгойн зам орц гарцыг нөгөөлжсэн гамбиран малгай талилгаа шааж маацсан эвгүй ир байх бөгөөд нэр нь Данкан Кинкейд. Тэгтэл мань Данк биер боллоо. Над ажиллагаа чи миний шинээр аваад хотын дугаар чавж амжаагүй байгаа завин тэтэрхий эрсдэлтэй байна. Зэзэнгэж төл дуусаагүй байгаа. Ойлгоорой найзуудаа энэ гэж өнд орж Мартины тархин дотроос ээлжид хэд хэдэн эсн стрессээс болж үхчиж ярьж тохироод хаа байсан ийшээ салгалаад ирж байхад юу боллоо вэ бро тэнэгтэй дугаачтай энэ гал. Байж байтал Зоро хажуугаас нь цалингийн дабл дээ гэж хэлээд үзтээ. Гэж шивнснээр нэг юм мөнгөөр зодон багт нэгдэхэр болно. Багийн дараагийн гишүүнээр бас л Зорогийн эртний танил. Энэхүү тусгай ажиллагааны аюулгүй байдлыг хариуц хуучиртай Бобби сонгогдсон баг ашгүй нэг юм эцсийн эцэст ингэж нэг тусгай ажиллагаагаа гүйцэлдүүлэхээр задагдалын замд гарна. Хөлгийн ахмад Данкинч бас хэдэн согны үсээ дагуулчихсан. Их мөнгөтэй болно гэж баяссан тарган хар ир болон годонсны хүүхэн бас цуг явдаг. Parker Genix компани нь өмнө нь үлэг гөрвлийн судалгаа хийдэг байсан орк эрдэмтнээс болж сүүрэн тэрнээсээ болж дампуурлаа зарласан Инжен компани бүх датаг хөдөлж авсан байх бөгөөд түүгээрээ дээж авах ёстой динозавруудад суулгасан GPS-ийг ашиглан хурдан шуурхаа олж авах гаргалгааг Мартин гаргаж ирдэг. Хэдийн мөрөдлийн багш гэлээ үлэг гөрвөл рүү шааж очоо шууд рингер шахах гэж байгаа юм шиг тусны систем ч юм уу шиприйг зааж чадахгүйгээс хойш арай дэвшилтэд бас аюул багтаа технологи ашиглах хэрэгтэй бөгөөд үлэг гөрвлээс 10 м зайнаас харван шилэн хоргоно динозаврын цусаар дүүрэх үед автоматар дээшээ хөрч шөхөр задарч бууж ирэх ажиллагаатай майр зөвүүн бууддаг шиприз тэдэнд байдаг. Энэ хооронд тэднээс нэг холгүй Мексик гаралтай Америк цагаачлсан гэр бүл аялалд гарч явах бөгөөд хоёр охин болон том охины найз залуу гэж нэг залхуу мэлэн хойлогийн шүүрэн толгойтой ир бас цог явж байдаг. Охин нь Монголд биш. Нью-Йоркд их сургуулийн тэтгэлэг авсан учраас охиноо өдөх гэр бүлийн зугаалга юмдгүү да. Өш. Би ингэж хэлээгүй шүү. Кинон дээр нэр би Нью-Йорк явах гэж байгаа болохоос Монгол руу явах гээгүй шүү гэж хэлдэг. Та нар өөрсдөө сонсоо яаж хэрэг. I'm going to NYU, not Mongolia. За тэр чих. Гэтэл гинтэл тэдэн л усны аврах том халим шиг биетэй үлэг гөрвөл дайч завийг нь хөмрөж орхино. Бүтлгүй найз залуу нь дуг нойронд дугжиж байгаа төгжигдэж живж өгөхийн даван дээр сэлж гарч чаддаг ч нөгөө авраг амтан ч араас нь яг өмхэд авахын даван дээр завин дээрээ гарч ирэн ам аврагдана. Мөрөдлийн багийн ахлагч Данкин үрээр радио станц нь аврах дохио ирэхийг сонссон өглөө нь бөөндөө ярилцвал буруудахгүй хэмээн багийн хурал хийж байх үед хамгаалтын алба хариуцчгүй Бобби ямар өвлийн өөдөнд хөлдөж өгөх гэж байгаа юм шүү дээ. Радио станц нь ажиллаж байгаа бол тусламж очих байлгүй. Хэдэн цаг болоо. Одоо юу гэж босч явж байдгийг. Бушуухан ирсэн хэрэгэ бүтээгээд хэдэн цаасаа олж явмаар байна. Гэхийн тэдний хөлсөлсөн Мартин ч хөхүүлэн дэмжинэ ингээл ашиг. Энэ үед хөлгийн ахмад Данкин хүн чанарын зулгаан завиа эргүүлэн аврах ажиллагааг явуулахар болдог. Гэр бүлийг очиж авран бөөндөө өнөр өтгөн болж аваас байж байтал
Сайн динзавр санаагаараа гихчээр тэдний хайжуулсан мососавар айлчилж мөрөөдлийн багийнхан ч ашгүй аманд орсон шар тосыг өмгөхийн тулд бууддаг шипризэ бариад унж тусан идүүлэг шахан байж харман цусын амжилтаа сорж аваад ямар тач ихнийхээ буюу усны үлэг хөрвлийн дээжийг авч чадна. Багийнхч боо баяр тэмрэлдээ гар цохилдоос бараг үнсэлсэж өнгөлцөх нь холгүй хөөрцөглөж байтал гэр бүлийнхний заврууд айрсан спинозавр ах トゥ амраг саднараа бүр олоолоо олжсон хүрээд ирдэг байгаа. Хамгаалтын нэг хүнтэй албаны дарга Бобич боо зэвсгээ агсаал одоо Монгол эрхмийн 100 тулгатанд орох гэж өмөд чухал царай гаргачихсан. Энэ бол одоо миний ус мос гэсэн баруун солгоогүй сум тавьж байгаа л чаваас нэгийг ч устгаж дөнгөлгүй хэрэггүй амтан гэдгээ батлан мососаврын шүдэг шигчлэхээр тонлон одно доо. Завч асуудалд орж мозоонуудаас зогдохын тулд эргэрүүд өгөх хэрэгтэй болон аврагдсан гэр бүлийн том охин станцаар тосонж дуудаж байтал Мартин боловлж өөрсдөө асуудлыг шийднэгээл болно болохгүй хэмээн түлхэлцэж байгаад охин ус руу унан найз залуунд бандсанд араас нүсэрч аав нь охиноо дагуулсан ус руу араас нүсрэхээс өөр аргагүй болно. Тэднийг ус руу үсэрснийг нөгөө динзавр руу тоож байгаа ч малах ерөөсөө завны араас улаарсан бух шиг жижрээстэй. Завбул осолдхон цаг хугацааны асуудал болсон тул мөрөөдлийн багийнхан бүх хэрэгцээтэй бараа зэвсэг юмудаа нийлүүлж багцлаад бүгдээрээ ус руу үсэрч орон Данкан завтайгаа хатан хясаа мөргөөд зогсон. Гэр бүлийнхэн амжилтаа нийлж аман цаашаа сэлцгээж мөрөөдлийн багийнхан ч нэг юм эрг бараад цаана. Гэхдээ баярлах болоогүй. Учир нь тэдний араас хөөж явсан динзаврууд газар уснаа явагч гэдгийг доктор Лумис тэдэнд хэлнэ. Ачаа бараага уснаас гарах гээд ноцолдож байх зур хөлгийн туслах жолооч Нинагийн араас хад шиг болон ховраад хэвтэж байсан мососавар дайрч тэд багийн 2 дахь гишүүнээ өдрийн ланч болгон алдаж байгаа юм да. Умаах. Гэр бүлч арал дээр тосхон байгаа гэж Мартины хэлснийг санан хайх бол мөрөөдлийн багийнхан 2 гишүүнгүүгээр цааш даалгавраа үргэлжлүүлэн үлдсэн 2 динзаврынхаа дээжийг аваад бүгдээрээ идүүлэхээс өмнө зайлхаар болж өтөр төргөн хөдөлгөөнд орцгоон арлын гүн рүү хөдлөх болно. Мань зоро олон ажиллагаанд явж өмхий санаа суулсан гэсэндээ бас хэдэн хүн хөсөж гисэн. Радио дохонд 24 цагийн турш хариу өгөхгүй байвал аврах баг ирүүлэхээр тохирсон байдаг. За тэрэ авш эмээ. Энэ сайхан амт шүү анаа дата. За тэгээд 17 жилийн туршид хаягдсан хүний мөр бараг гараагүй 60 сая жилийн тэртээ гişгэ яг зэрлэг байгальд өөрсдийн хуулиар амьдран сууж буй үлэмж гөрвлүүдийн дунд буучгүй сумчгүй тавхиал орно доо. Би л динзавр байхгүйсэн чи ийм амар өтгөө ойлоо зүглэгч хөөцд. Мөрөөдлийн багийнхан ширинг дундуур урсах голдгон алхаж байтал Мартин усуух зураа 17 жилийн өмнө суурьсан нислэг тэрэгнээс дүүжлэгдсэн нисгэгчийн цогцост гарбуу байхыг олж харан за ямар тач нэг зэвсэгтэй болоод авнаа. Гэр бүлийн хэдэж ширинг дундуур явсаар ялдчгүй цэрэг сагдагийн хүмүүс биш тул ядарч нөмөр газар бараад нь түүдэг асан хэсэг нойр авахар болно. Энэ үеэр бас хадам аав хүрэгний хооронд бяцхан ирчүүд яриа өрнөж охиных нараас үсрэн орсонд эцэг хүний хувь талархаж байгаа хэлнэ. Өмнө залах уу, ажилгүй, өнхаагүй, орлогогүй хүргэнтэй болохонтэй яана гэсэн бодол нь өөрчлөгдөж байгаа бол тайлх шүү. Дахвагийн хажуулж байх зур бага өхөн Беллагийн бяцхан динзавр өдрөөс хойш дагаж явсаар хажууд нь ирээд унтаад өгнө. Нэг хөрх. Нэг юм игдүүтэй амттай болчихсомс гэрт. Зэнзор нэлээ хэдэн оноо хатам аваасаа цуглуулчихсан байсан хүргэн Xavier бяцхан Xavier шээлгээ зогсож байх үед нь 3 хоног хилэн дээр юм тавиагүй мэд 2 раптор динзавр гитж ирээл яг өмхийн даван дээр мутац дороод нисдэг болчихсон өөр нэг раптор динзавр мань ирлүү гитж явсан нэгнийхэн дээрээс орж ирээл ястаа нүүр нүдгүү нүдэж ухаан алдуулаад аваад нисээд алга болсон. Мань Xavier чээж байсан дээр нэмээд бүр баах шахантай маргааш өглөө мөрөөдлийн багийнхан англиа үргэлжлүүлэн явж байтал яг хайж байсан газрын үлэмж биед 35 орчим метрийн өндөр сүрдэм амьтад болох Тайтанозавр урд нь бүрэх хамаатан саднараа пөөнөрөө гараад ирдэг юм да. Зорооч бууддаг шипризэ бэлдээ лэрим 2 Тайтанозаврыг хоорондоо сэтгэнж байх үеэр нь дээж авчих гээл. Доктор Лумис харин насаараа мөрөөдсөн мөрөөдөл буюу онгон байгаль дээр тааваараа таваргаж яваа амьд динзавр харах хурч үзэх мөрөөдлөө биелүүлэн дотоогийн комплекс нөхөндөө ямар та шипризэ доож аваад цусаар дүүрхийн үлээж баг хамт олноор ангаж байтал бүр юу вэ? Ургийн баяр болоод байгаа мó баг 100 орчим Тайтанозавр цаана байж идэг байгаа. Багш мэн гэжтэй. За инхүү мөнгөний баг маань 2 дахь дээж олж аваад аз жаргалтайгаар сүүлийн нэг буюу нисдэг динзавр болох Quetzalcoatl за мэдэхгүй. Хил баг дундуур хугарч уу яв. Хэцүү нэртэй амтны дээжийг олж авахаар өндөр хад руу авирахаар болж гэр бүлийн хэд харин
Шөнө хажууд нь ирж налсан өстөггүй бяцхан динзавра Долорес хэмээн нэрлэн цааш явж байгаад хавцал руу хөл алдан боондо унцгаан хөл гараа хугшаач үг гэтэл бас гэж арай гайгүй босч ирээд хартал голын цаана цайв харагдахын тэрэ. Заманаха ангад өн гэж байна. Нэг зар санагдуулах юм. 9-р сарын 6-нд цуны хаалт намрын нэрт болсон тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Тийм ээ. Энэ бол дуучин баяр цэнгэлийн хайр хүчтэй тоглолт. Тасалбарын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Box Office цэгийн сайтаас авах бол тоглолтын талаарх мэдээллийг мань хүний өөрийнх нь пэйж дээр аваарай. Окей? Аав нь шагаага эмтэгээд морь буулгацсан. Холоолоход чадахгүй учраас том охин эр зэрэг гарган завийг олж авахаар голгоотлно. Чимээгүйхэн голгоотлаа яг завин дээр иртэл үгсэн динзаврын махыг зулгааж зогссон Jurassic Park 1 дээр гардаг чихнийхээ ард гоёмсаг төвөртэй динзавр гарч ирээд муухай орилж байснаа зовхтаа шаач. Тэгсэн бүр том асуудал үүсч яг хажууханд нь алдарт T-Rex гой дугнойрондоо дөвчөрч байдаг шүү. Завь эвдэрсэн ч ард нь байсан хийлдэг завийг чирч гаргаж ирээл маста гэж автоматар хийлгдэг завийг хийлээл эргээд хартал ийм харсан юм уу гэлтэй T-Rex гой сарнин одсон байв. Гэхдээ мань T-Rex юу гэж лалга болох вэ? Овоо удаа унтсан бололтой дээр нь сүнс нь орж ирээгүй бол та нөгөө хэдийг анзаарахгүй шууд лусуухаар голын ирэг дээр ирэн залгилж гарна да. Гэхдээ цэц гэр бүлийнхнийг анзаарч араас нь сэлээд шумбаад бүр илдэж гард юм байна үст. Юу гэж ийм сайхан өглөөний цогийг зүгээр тавиад явуулах вэ? Тийм ээ. T-Rex амар өндөр IQ гарган завийг нь хөмөрч яад эргүүлэг хэсэгдэр нь амаа ангаа цаа хүлээгээ зогсож байгаа юм чи. Аавч өөрийгөө амьд өгөөш болгон шумбан T-Rex-ийг гаргалж байх хооронд хүүхдүүд нь зогтож ядахч баг охин навсавны та. Яа ч үгүй гэж байтал хөмөрсөн завин доор ганцаараа үлдчихсэн. T-Rex гоо тэрийг анзаарчлгүй байгаад. Давхиж чаал завин дасар татан хайж гэрийнх нь уйлж майлдан байтал охин харин сэргэлэн бултаж чаднаа. Энзуур мөрөлийн багийнхан хатан хавцлын дээр нь гарчсан бууцаж доош буун нисдэг динзавруудын дээжийг авах даалгавартай гарна. Бас л унж тусч үхэж талдарх шахан байж буун мань нисдэг амттын амарлаг интерьер тогтчлолтой эртний хүмүүсийн бүтээсэн сүм юм уу хаашаа нэг тийм орчинд үүрээ зассан газар нь орж ирээл өндөг рүү өнөөх шипризээ зон сурулж байхдаа доктор Лумис Зоро хоёр энэ дээжигдэх Parker Genetics компанид өгөлгүйгээр дэлхийн нийтэд нээлттэй өн төлбөргүй гаргаад хинч эзэмшихгүй хөссөн ашиглан эм гаргаж олон сая хүний амь аврах талаар ярилцж марилцаал. Гэнтэл ерөөсө хорвогийн хамгийн сайн хүмүүс болцгооч энэ тэр ийн хэрэгтэй хэрэггүй юм чалжиж байх цуур гэрийн эзэн өрхийн тэргүүн гэртээ буцаж ирээл хүүхдүүдийнх нь нэг рүү зүү зоогоо зогсож байгаа хоёрыг харан боож өгөх шахт юм байгаас тэ. Алаа тайчи хэмээн хайч шиг хошуугаар ёстой нэг сөвлөж өгнө. Тэгсэн гадаа хүлээж байсан Ахмад Данкны сугны ус бондгорыг анхаарлыг сануулах санаатай алхаа нисдэг динзаврын нүүрлөө шидэж уурыг нь өргөн өөрөөс нь олоо байсан гайг өөртөө дуудаад аваад ирэлгүй яах вэ? Дээрээс хоёр нь татж байх үед хоорондоо холбоотой байсан үүрэнд нь байсан хоёр доошоо унаж хаднаас суурч чаван тогтож харин дээшээс өгтөж байсан Данкны сугны ус хайчин хошуутын үүдийн зоог болон ходоодных нь кэсэлтэнд бас болж хувраад хэвтгэр болон доо. Энэ зур доктор Лумисийг тогтоож байсан утас тасарч чөлөөт уналтаар доошоо нисгч мангараацтай. Ноднуудын мөчр дамжин урд нь сааран усан дунж амь гарна. Ийхүү мөрөөдлийн баг дахиныг гишүүний алдсан ч гол даалгавруулах хамгийн том 3 үлэг гэрүүлийн дээж амжилттай цуглуулж чадав. Энэ хооронд харин гэр бүлийн хэд юугаар хийсэн мэддэхгүй T-Rex бараг зажлаа тавьсан байхад нь ч цооролгүй үлдсэн хийлдэг заваа залуурдын явсаар 17 жилийн өмнөх нөгөө ягавтай орк хулгачаас болж сүрдэг лабораторид хүрэлцсэн гэв. Мөрөдлийн багийнхан ч мөн араас нь тендэрч гэр бүлийнхнийг эндэрснийг 36 хэмжээний Nike пүүсний мөр гарсан буугаар нь мэдэн орилж чарлж явсаар хэдэн биенийг олж том охинч Мартиныг таарбал алан талан дээрээ тавьчихсан намайг тусамж дуудах гэж байхад энэ навш болиулсан. Бас ус руу унах гэж байхад огт туслаагүй үхэх гэд хайсан энэ тэргээс баахан дайрч давшилахад Мартинч бай дотор мууми болтоо түүшлэгцэн хөөрхийн цэргийн бууг авчихсан байсныгаа гаргаж ирэн цүнхтэй бараагаа өөртөөгөө гавлаад бүгдийг тайвширч эвтэй найртайгаар нислэг тэргээ хүлээх хийх хүсэж байж байтал цагийн тохиргоотой ажилдаг генератор ажлын 17 жил эзгүй байсан газарт тог цахилгаан ирж бүх гэрэл интернасаа мутацад орчихсон далавч ургасан Raptor
Зүрхний андын хамт нисчрэн нилээн өлссөн бололтой зажлахгүй залхихаар улайран дайна. Нөгөө хэд ч хам хум хэдэн тийш салцгаан дэлгүүр рүү орхон орж доктор Лумис Ахмад Данкин хоёр хуучны лаборатори дотор орох бол Зора Мартин хоёр гадаа үлдэж чадсан доо. Ядаж байхад энэ хоёр юм мутац дороод нэмэлтээр бонусын жоох ухаан нэмэлцсэн юм яасан мэрэгэн санаа гарган дэлгүүрийн дээврийг мэрж тонссоор орж ирж энтрээ. За яста яах учраа олж ятан байсан гэр бүлийн хэд ус цайлуулах хоолойг олж харан хонглоор дамжин ашгүйг зугтаж чадна. Мөнгөнд жадж байх зурн аврах багийн нислэг тэрэг нь ирж таарад гадаа машин доогоор нуугдж байсан Мартин Зораг орхин машиныг асаа humгүй зогтаан одно. Зора юуг баригдаж бүхлээрээ залгигдах нөө гэтэл хоолой дотор явж буй гэр бүлийнхний чимээг нислэг раптор сонсон тагийн нээснээ шургаад яваад орчлог байх. Зора ч угаасаа сайхан сэтгэлтэй, сайхан тим хойно Мартины бүүг нь олоод авчихсан араас нь бас шургаж ороод гэр бүлийн хэдийн араас явна да. Доктор Лумис энэ зуур нислэг тэргийг явуулахгүй хичээж. Араас нь баахан орилж аралж байснаа гэрлийн шон дээр байрлуулсан аварын дохио бүхий бүүг олж дээш харвснаар нислэг тэрэгний багийнхаа олж харан доошилж байтал киноны ихэнд гардаг бас мутац дараа толгой дээр маяр том болд руу шаацсан нөгөө бараг гар гэж хэлэхээргүй урд хоёр гар нь хүнийг шиг ажиллагаатай болцсон хүн айж нохоо гаслан үзээрийн T-Rex биш D-Rex нислэг тэргийг замаас нь шүүрчихсэн. Яг л богц ажиллаж байгаа мэт юу ч хүс хөөрүүлж байдаг баха. За давар болохоо байхын ч нэг байлаа. За ингээд бүгдээрээ цуглан хоолойд бүгхээр болж эрэг дээр байх завь руу хоолой хөтлөж бөөг мэдэн бөөндө тийшээ явцгаахаар болно. Энэ хооронд Мартин гой бас эрэг рүү ганц байгаа завь руу машинтайгаа харавтараа давхиж байх бөгөөд Зора хоолойгоор нөгөө хэдийн араас явсаар хөөж явсан хагас шивүү хагас тэнцаврыг эрлэгт нь илгээж хаяад Мартинаас төрүүлж завь руу очихгүй л угаасаа тэр хогийг хулгаж ганцаараа аваад явчих арилсан додортой нэгэн тул шалгалан гүйсээр Өнглийн эцэст тулан эртэл төгжээтэй хаалганы завсраар багтах хүн байхгүй. Ядаж байхад ярг ихчээр хаалгыг нээх тавшлуурна гадаана байрлцсан. Өрөх гээд үзэж байх зур бяцхан завсраар нь гарч товчлуур дээр эртэл охины араас нөгөө булдруутай T-Rex гарч ирэн хаалганы цаан төгжигдсэн эдийн араас нислэг раптор мөн олж ирээ. Яста нэг хатан тавчуулагдсан халууны зуллах гэгч нь болж охинч зориг гарган хаалгыг нээжсэн. Ингээл гарах гарцгүй болж үлэг өрөвлийн нөөшилсөн бүтээгдэхүүн болж хувирхна гэтэл Мартин машинтайгаа давхиж ирж тараал булдруутай залууч машиныг нэг нэстэн зогсоож Мартиныг шинээр урган гарч ирсэн гараараа барьж аваад амтархан зогдож байх зурн нөгөө хэд зүгтаан эрэг дээр байх завин дээр ирээд буулгах гэсэн 17 жил эндээ огт ажиллаагүй учраас мэдээж өргөгч нь гацж орхисон байлгүй яхавд. Ганцхан хүний маханд угаасаа хам цадаагүй аврах том болдрууч араас нь эднэр та хаа холтовдэ гэсэн шиг тайван алхсаар гүйцэж ирэх үед Ахмад Данкин эр зөр гарган улаан утаа гаргаж ирээд анхаарлыг өөртөө татдаг. Болдрууд маань гэрэлд илүү татагддаг болох нь бодлогдсон. Энэ хэдэн килограмм махаа орхиод гэрэл барьсан ганц өмх махны араас яваад өхөн тэртээ. Нөгөө хэд савь амжилттай буулган Ахмад Данкины араас хэдэнтэй орилж гашуудж аваад өндөө сууцгаан ам үлдэс завь асаагаа цогтож чадна. Гэхдээ энэ ихтэй бас арай л дэндүү царай муутай болгоо хийсэн байх юм. Манай T-Rex давгүй царайлаг харагдаад байдгийг. Энэ бол бас арай бишээ. Цус орт сайттай мэдгүй. Зорож ганц үлдсэн найзгаа алдсандаа бусдаас илүү эморч гансарч байтал хажууханд нь аварын гэрэл буудаж завь эргүүлээд давхад очтол мань Данк яг ямар ич шидэ ашиглаа цогтож гарсан боо мэт. Эндүрээрээ амьдмэнд байж байхыг харсан Зора гэлчгүй би ч бас сар тавих төглөө залг гэж. Инхүү нэлээ хэдэн нөхдөд алдсан мөрөөдлийн багийнхан шүнжин давхсаар өглөөтэй залгож Зора доктор Лумис хоёр олж авсан дээжээ нээлттэй их болгон бүх дэлхийн эрүүл мэндийн төлөө үнгүй тараахаар болсноор кино маань дуустдаг да. За тэгээд амлсан ясараа Telegram дээр шударгаар явуулсан санал асуулгынхаа дагуу ялагчаар сонгогдсон Jurassic Park Rebirth киног ийхүү ярьж өглөө. Аль болох та нартай ойлгомжтой байх үүднээс киногоо үзчихэд баггүй судалгаа хийсэн баг хамт олныг маань урамшуулсан сөмбөн цагаан урууга жоохон хөдөлгөөр дарддаг юм өмнө дээр дараад өгөөрэй гэж хэлсэн. Ати бас хогоо битгий ил задгаа хийж өгөөрэй. Энэ киноны бүхсөөр ганц сникерсийн цааснаас эхэлтэй байсан юм шүү. За баяртай. Гэхдээ түр баяртай зав амтд. That's the proof. I feedback on thoughts and love and hate. Get the watch count no sun every day. Comment there, hear your chips and like that's the noon the hits.